Бэлгийн хүчирхийлэлд өгтлөө гэхэд эргээд одоо нийгэм дээр одоо яллаа эдлээд гараад ирэхэд тухайн хүмүүс дээр нь хяналт тавьдаг тогтолцоо ер нь өнөөдөр байна уу? За өнөөдөр Монгол улсад бэлгийн хүчирхийллийн хоригдуулж байгаа хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж байгаад бол харамсалтай байна. Энэ бол буурахгүй байна. Сүүлийн 5 жилиг харах юм бол ерөөсөө тогтмол өсөж байгаа юм үзүүлдэг. Тэгэхээр яг хөө энэ төрлийн гэмт хэргийн одоо шалтгаан нөхцөлийг судалсан судалгаанууд бол хийгдэж байна. Тэгвэл судалгаануудын үр дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ маань бол хангалтгүй байгаа даа. Тэгэхээр энэ юу хэлж байгаа вэ гэхээр бид нэр энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэлбэрээ бид нар бас өөрчлөх ёстой юм байна. За нэг тэгвэл хоёр тэгвэл үндсэндээ энэ төрлийн гэмт хэргийн одоо үндсэн шалтгаан нь бол ядуурл. Өнөөдөр гэр бүлийн одоо хүрэндэх хүчирхийллийн асуудал байна. За хүүхд тавьж байгаа хараа хяналт сул байгаа гэдэг энэ зүйлүүд бол байна. Тэгэхээр энийг бид нэр яаж өөрчлөх вэ гэвэл өнөөдөр иргэдээ бид нэр ажилдаа орлоготой болгох хэрэгтэй. За дээрэс нь хамгийн гол одоо бас чухал асуудал бол энэ бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай. Өнөөдөр бид нэр хүний эрхийн талаар, хүүхдийн эрхийн талаарх мэдлэгээ дээшлүүлэхгүй бол энэ хүүхдүүдийн одоо онцлог энэ хүүхдүүдтэй хэрхэн харьцах, хүүхдүүдтэй хэрхэн яаж хамгаалах энэ талаар бол бид нэр одоо жишээлбэл одоо хангалттай мэдлэггүйгээсээ ингээд хүүхд багчуудаа бид нэр хохироогоод байгаа асуудал. Хүүхэд нэгдүгээрт гэдэг боловч өнөөдөр хүүхдийн дээд ашиг сонирхол бол хамгаалагддаг байна. Үргэлж дандаа хоошоо тавигдчих. Хүний эрх хэмжээний комиссаас энэ асуудлыг бол бид нар үргэлж мэдж байгаа. Өөрөөр хэлбэл хүүхэд нэгдүгээрт гэдэг зарчим маань ерөөсөө бүх төвшөндөө хэрэгжих ёстой байдал өнөөдөр хэрэгжилт хангалтгүй байна. Өнөөдөр насан турш хүн бүр хүүхдийг бид нэр хамгаалах ёстой. Хуулиараа ийм үүрэгтэй байна. За тэгээд энэтэй холбоотой хүүхдүүд маань бас одоо гэмт хэргийг хоригдуулж байгаа. За нөгөө талаар энэ төрлийн гэмт хэрэгд бас нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйлүүд байгаа. За нэг нь бол энэ гэмт хэргийн одоо зүйлчлэлийн асуудал. 14-өөс доош настай хүүхдээ одоо бидний харьцаанд орсон бол ямар нэгэн гэмт хэргийн шинж агуулгах шаардлагагаар шууд гэмт хэрэгтэн болж байгаа асуудал. Тэгэхээр нэг хүчин зүйл юу вэ гэхээр өнөөдрийн цахим хэрэглээтэй холбоотой, өнөөдөр хүний хөгжилтэй холбоотойгоор одоо бэлгийн божил эрт явагдаж эхэлдэг болсон. Тэгэхээр 13 настай хот 14 настай хот үргэж жагаад тий хайр сэтгэлийн одоо үндсэн дээр ирээ одоо бэлгийн харьцаанд орсон бол нөгөө 14 настай хот бол шууд автоматар гэмт хэрэгтэн болох. За энэ магадгүй бас нөлөөлж явахыг үгүйсэх. Тэгэхээр энэ чиглэлээр бол бас нарийн дэлгэрэнгүй судалгаа хийх шаардлагатай байна. Тэгээд энэ одоо гэмт хэргийн зүйлчлэлийг бид нар бас эргэж харах ийм хэрэгцээ шаардлага байна гэдгийг бол одоо эрдэмтэн хуульчд бол хэлж байгаа. За дараагийн нэг асуудал түрүүн бас тантын асуусан асуулттай холбоотой хяналтын асуудал байгаа. Тэгэхээр яг бага насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн хоригч болж байгаа гэдэг маань энэ бэлгийн гаж зан үйлтэй холбоотой. Өөрөөр педофил гэж олон улсуудын бага насны хүүхдэд бэлгийн харьцаанд орж таашаал авдаг юм. Тэгэхээр энийг өнөөдөр бид нэр шинжилдэг, тогтоодог ийм практик байхгүй байгаа. Зохицуулалт байхгүй байгаа. За энийгээ дагаад бид нэр эмчилдэг. Дээрээс нь одоо ялаа идлээд гараад явсан тохиолдолд бид нэр хяналт тавьдаг механизмууд байхгүй. Тэгэхээр энийг бид нэр бий болгох хэрэгтэй гэдэг. Ийм одоо асуудлуудыг хөндөж байгаа.